Эрен насыг зооглож буй энэхүү буурал маань хөнгөн шингэн, эрүүл саруул бас их сониуч үргэлж хүүхэд шиг дэгдэн явах түүнийг хараад залуус бид өөрсдөө голох шиг. Та чинь нас өдөр хэд хүрч байгаа билээ гэж асуусан миний асуултанд би чинь хөгшин штэ. Яг эр хүрч байна. Муухай хөгшөрсөн. Хөгшин надаар та хэд яах нүдэ? Өөр залуучууд зөндөөл бий шүү. Шарын гол сум маань мундаг сайхан хөгжиж байгаа гэд тасралтгүй хуучлах тэрээр 1969 онд Шарын голын нүрсний урхаад гэр бүлтэйгээ илгээлд өвтлөн уурхачин залуусыг зөөдөг ажилчдын автобусыг 41 жил барьсан нь бидний сэтгэлд тод үлджээ. 3 жилийн цэргийн албыг хаахтаа хөгжмийн салаанд хуваарлагдсанаар команд тушаалын дагуу сурсандаа гэж даруухнаар хариулах тэрээр хөгжмийг нотоор тоглодог эрдэмтэн нэгэн юм. Үе үеийн Шарын гол сумын хөгжмийн багш нарыг энэ дууны нотыг бичээдэг хэмээн орчин үед хийт болж буй залуу дуучдын шин дуу барьж орж ирэн шалгалт авах тэрээр дуу хөгжим урлаг соёлд чин сэтгэлээсээ дуртай. Одоо хүртэл баян хураан тоглосоор сэтгэлээрэн залуу би хаа хөнгөн шингэн дэгдсээр. Мөн шин залуу дуучдыг судлаж дууг нь тогтмол сонсож бас ч хүү ганц нэг дүгнэлт хэлж байгаа нь яахын аргагүй урлагт хайртай. Урлаг соёлд дурлахын зэрэгцээ ардын авьяаснуудтайгаа баян хураан тоглосоор л яваа Ахмад соёлын өв тээгч ардын авьяастан өн юм. Бид 90 насны сүдрийг зоогдож яваа одоо үед хордоод байгаа баян хуур хөгжмийг өөрийн дур сонирхлоор хагас 100 жилээс урт хугацаанд амьдралынхаа хань болгосон алтан гэрэл байгаа залуу хойжуудыг танилцуулж соёлын өв тээгч ардын авьяасныхаа амьдрал уран бүтээл авьяасных нь түүх намтрыг архивлан авч үлдэхээр бэлтгэсэн хөрөг нэвтрүүлгийн үзэгч танд өргөн барья. Алтан гэрэлгүй сайн байна уу? Сайн байна уу? Сайхан номлож байна уу? Сайхан номлож байна уу? Тавтай сайхан уу? Сайхан. За, Алтан гэрэлгүй анх Шарын голын уурхаад ажлын гахаагаараа эхэлсэн, тийм ээ? Тэгсэн. Шарын гол 69 онд ирсэн. Тэгээ 69 онд ирэл автобус байсан. За. Шарын голын ажилчдын автобусыг тийм ээ? Ажилчдын. Ааха. Энэ анхаа ажилчдын автобус одоо 70 оны 1 сараас эхлээд тэгээд 2011 оны 4 сар 5 сар хүртэл тэрсэл байна. Нийтдээ хэдэн жил барьсан байна? 41 жил байсан. Автобус уу? Тийм. За. 41 жил. Хэдэн автобус барьж яв нийтдээ? Солио. Солисон зөндөө. Уурхай чинь сайхан байсан тэгээд автобус солигддаг байсан шүү дээ. Хамгийн сүүлчийнх нь автобусыг 11 жил барьсан. Тэгээд зөндөө автобус дандаа фаз автобус. Яад гэж нэг автобус үйжсэн. Энэ ардаа мотортой. Тэр бол хэцүү автобус байсан даа бас. Одоо удахад бол. Тухайн үед ч одоо уурхаад жигтэйхэн сайхан том байж, тийм ээ? Сайхан. Хэдэн автобус байсан ер нь ажилчдыг зөөдөг? 7 автобустай байсан шүү дээ. Тэгэхээр олон хүнтэй байсан мó. Тийм байна. 1000 гаруй ажилчин явдаг байсан шүү дээ. Шарын голыг уурхаад түшгэлж баригдсан сум юм ч одоо дандаа л уурхаачд байсан шүү дээ. Дандаа л уурхаач. Бидний гэр бүлүүд. Тийм, тэрийг гэр бүлүүд ажил төлөвлөгөө гэж ярьдаг. Ажлаас ингээд тарчаад бөмбөг байдгийн маань тоглоод явна. Одоо өөр ажил хийн гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ сайхан соёлын ордондоо дуулж хуурдаа. Тийм. Арайда таан цэргээд. Энэ гадаа бүжгийн заалтай байсан. Одоо байхгүй нөө танай тэр ордны хажууд гараачны энд чинь бүжгийн заал байсан шүү дээ. Урлагийн баригдынхан та их цаашаа аялан тоглолтоор явсан. Ааха. Тухайн үед одоо хөгжмийн багшаар хэн байв? Найруулагч хэн байв? Уран сайхны удирдаач хэн байв? Энэ гомбожол байсан, уран сайхны удирдаач Чойбаатар багш байсан.
Бэгжид байсан, Вандигч хүн байсан. Хамгийн анхан намайг ирч Вандигд хүн байсан шүү. Мундаг сайн чадвартай хүн байсан. Бэгжид багш байсан. Чойватар байсан, Таадал гэж багш байсан. Цоодол гэж багш байсан. Зөндөө олон багш байсан шүү. Болд гэж багш байсан. Сайхан багш нар их байсан. Гэр бүлийнхаа тухай яриач та. Манай гэр бүлийн хүн одоо холбооны мэргэжилтийн хүн байсан. Гэхдээ одоо яхтан залуухан нараас орсон шүү дээ. Хань нэг насны минэрдээ хань нэмж хачирдаа Хэл их сайтай. Орос хэлэн цай. Казах хэлэн цай. За. Мундаг хүн байсан. Одоо миний аз татсан баа одоо. Ааха. Та чи хэдэн хүүхэдтэй лээ? 2 хүүхэдтэй. Ааха. Хүү охин хоёртай. Энэ ганаа энэ хоёр л. Ааха. Жохон хоцорсон шүү дээ. Энэ залуу бол 3 настай. Ганаа нэг 6 настай. Тэгээ ийм хоёр хүүхдийг хүмүүжүүлэх чинь хэцүү юм байна гэж. Дэлгэр өөрчлөнгөө насгаар нүмөст дандаа чамтайгаа жаргаж явахсан дасан сэтгэлийн хариухан Одоо таны үед бол сайхан ингээд бүр соёлын ордон байгаад мэрэгжлийн дуучин бүжигчэнтэй байгаад тийм ээ. Урлагийн тоглолтоор их яваад. Их явсан. Одоо бол тийм юмгүй болсон шүү дээ бид нар чинь тий. Одоо мэд хүн энэ Адиа гэдэг хүүхэн байна уу гэж шаалгаад. Ааха. Тэр л байгаа хта одоо. 72 онд урлагийн бригадаар урд 8 аймагт явж ирсэн. Ааха. Тань хоо тэр Адиа. Танилгүй яах вэ? Бүжигчин байсан. Ааха тий яг үнэн бүжигчин байсан. Мундаг сайн. Аймгийн таасан дээр чинь тэр хэд болно. Зөө ямар гоё. Үнэхээр мундаг бүжигчин байсан. Та тэгээд дундуур нь ганц нэг бас баян хуураа тоглоод нийтийн бүжиг явуулчихна. Нийтийн бүжиг явуулахад би тоглолттой байсан.